За багт нь таны бодлоор баялаг бүтээгч юм бэ? Баялаг бүтээн гэдэг маань тэр хийж байгаа бүтээгдэхүүн гэхээс илүүтэйгээр тэр бүтээгдэхүүнийг хийх чадварыг олж авч байгаа хүнийг л баялаг бүтээгч. Намайг Цэрмаагийн Батэрдэн гэдэг Hybrid House компани захирал цахилгаан халаагаар нарны элчээг өөртөө шингээж халаадаг одоо басив технологийн байшин Монголд нэвтрүүлээ барьж байгаа. 12 онд нэлээд том асуудал миний амьдралд бий болоод их нэрвтэрийн юунд бий болоод. Ямар асуудал вэ? Яг нь битэр манай ихнэр жимсэн болохгүй. Тэгээ нэлээд том бидтэй болоод. Тий. Тэгээд энд. Тэгэл яг удаа уусаа тэр чинь дотоод бид нар ч бол харах шиг болсон байгаа байхгүй. Тэр агаарын бохирд лимитийн бидэрт бол нөлөөлөл нь бага болцсон ч юм уу мэдэхгүй. Тэгээд яг манай ихнэр чинь нөгөө цэвэр агаартай нутагт байж байгаа дэрсэн хүн чинь жимсэн болонгоотлоо нэлээд том болж байгаа л эндцээ. Одоо энэ хөрсний бохирдл энэ Монгол яг энэ байдал миний хувьд өөрөг дайсан шахуул юм байхгүй. Одоо хүүхдээ би алдчихсан шүү дээ. Тэгэхээр ийм байхад би бол яг л энэ халаалтын чиглэлийн үйлдвэрүүдийг би одоо энэ инновацийг заавал одоо маш өндөр хэмжээнд одоо эзэмшиж сурж хөгжүүлэх ёстой. Би их хөгжүүлэхгүй бол өөр хийцэн үнэтэй би хамтарч ажиллана гэдэг юм уу. Тийм итгэл үнэмшилтэй байсан л. Одоо танах ингээд загварын байшин барьсан ч гэсэн захиалга дийлдэггүй гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ жил хэдэн байшингийн захиалга авсан баг гэлээ. Ерхэд энэ жил манай өөрснөө хэрэгжүүлж байгаа төслүүд бол энэ утгаар нийлээ 80 байшин байх. 100 болохоор одоо ингээд цэрэг бүрчдэг. Одоо би яагаад гэдгийг тайлбарлана. Яа одоо энэ нэг байшин болохоор 21 градустай 55% чигшилтэй. Манай сэрхэн болсон. Одоо энэ чинь нэг яг хиймэл хавар намрын орчиг бүрдүүлсэн гэсэн үг байхгүй. Одоо энэ цонх жишээлбэл шууд гадаатай хасах төчөд хайрчсан бол энэ байшин өгүүлдээр хасрах гэдэг. Энэ шилэн гоохонд хийчихээр өсөөр хасах тав эсвэл тэг градустай гадаа хасах төчтэй байсан ч тэг градустай учраас энэ хаалга цонхоор алхах дулаадаг байхгүй. Тэгээд зундаа болоод тэгэхээр одоо энэ чинь өвөлдөө яг ингээд гадаа хасах 27 30 мөчтэй байсан ч энэ шилэн гоохонд 50 хүрнэ. Энэ гадрууд 60 70 ангиар хүртэл хална. Маш өндөр газ хална. Энэ халтууд маань одоо агаарчлалтай хоол одоо өрөөнөд хаварлагдаад тэг өрөөнөдөө жигд халаад байгаа. Зам болоод ирэхээр энэ чинь нэг даны цэцэл дээшлээд нэгүүд идэвхлүү яг нэг дотоод толч нь пар марны хэрэггүй гэсэн үг. Пар нь хэрэггүй. Тэгээд яг нэг магталшгүй засны өнөөд шүү дээ. Одоо жишээлбэл 3-4 өдөр бүрхэг байх, гадаа хасах төчөөс дээш хурж хөөтөж хонох шүн. Тэгээд гэрээ эзэнгүү орохоор явцсан байх ч гэсэн тохиолдлууд ш. Тэр үед бол тэр маань хална. Гэхдээ тэр маань одоо 100 м квадратыг энгийнээр халаавал 10 км халаадаг. Манайх нэг 2 км. Гэхдээ тэр маань магталшгүй тохиолдол. Одоо ер нь бол манайх 70 м квадрат байсан гэж жилийн 10 гаруй м л. Одоо манайх энэ шилэн гоохтой одоо ус орнуудад байдаг. Гэхдээ одоо хасах одоо хэдэн градус хүртэл халаалтгүй байшин барьсан бэ гэдэг зүйл нь ингээд нээлт гэж явагддаг байхгүй. Одоо Европт бол басив байшин гэхэд хасах 15 дээр бол нээлт хийцэн. Энэ бол ингээд дэлхийд тэр нээлт байхгүй. Гэтэл манай байшин бол хасах 40 градусд хийгдсэн. Энэ бол бүр байхгүй зүйл байхгүй. Түрүүнхийн ханц гэдэг юм уу ийм air chef-ийн технологиуд бол ийм хүү төстэй юм байна. Тэг хэдэн градус хүрхсэн бэ гэдэг нь л өөр зүйл байхгүй. Миний ерөөд энэ байшин барьсан санааны үг бол энэ газар 700 м квадрат газрын яг тал 320 м квадрат газар. 320 м квадрат газар 700 м квадраттай айл одоо тал газараа зараад 300 м 380 м квадраттай болонгоотлоо зарсан мөнгөөрөө өөртөө дэд үтцийг бий болгож гүнүүд явууч бохироо хийж тэгээ хашаагаа болгож. Тэгвэл энэ 700 м квадрат байснаас илүү үнцэнтэй бол дэд үтцтэй юм чи. Тэгвэл энийг банк буцаагаад барьцаалаад зээл авах, зээл өгөх бүрэн үндэс нь бол. Тэгвэл зээл аваад манайх шиг байшин барьж байгаа. Тэгээд зээл аваад буцаагаад халаалтан дээр зарцуулсан мөнгөө зээлэнд өгөөл байшинд олчих нөхцөл бүрж байгаа. Энэ маань өөрөө нөгөө хувь хүнд өөрт нь ямар ч эдийн засгийн дарамт үүсэхгүйгээр зөвхөн байгаа хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах зарчмаар ингээд асуудлыг шийдэх бүрэн боломж бүрж байна. Хөрөөс эрүүл мэндэд дэмжих эдийн засгийн аврах 10 их нийтийн хөтөлбөр хийгдэж байгаа. Энэ дотроос хөдөлмөрийн хилтийг дэмжих 2 их нийтийн зээл явж байгаа шүү дээ. Энэ зээл нь танах материалаа өгсөн үү? Өгсөн. Тэгээд ерөнхийдөө анх юу агаал энэ зээл батлагдаад тэгээд хаан банк дээр өгсөн. Тэгээд хаан банк дээр өгсөн шалтгааны өгөхөөр манайх урд нь энэ хаан банкнаас зээлүүд авч ирсэн учраас харилцагч гэсэн үгнээс илүү нөгөө найдвартай. Нөгөө зээлийн түүх чинь хаан банкн дээр хаан банк дээр болж. Тэгээд өгсөн. Тэгээд нэлээд удаад явж байгаа харин тэгээд
юг болчлоо гэд лимит дуусчлаа. Одоо санхүүжилт болчлоо гэд. Ямар хугацаанд хэлж байна? Сар гараа, бараг сар хагас масын дараа. За Оросод бас бослог судалсан гэдсэн. Тэр бослогоос яаж вэ? За ер нь бол яг нэлээд одоо үйлдвэрүүдийн байруудад ажилладаг гэсэн. Цэглэн халаагаар үйлдвэрүүд шүү дээ. Ерөнхийдөө бол яг манайхан одоо инженерүүд ч гэдэм үү цэглэн энерги, дулааны энерги рүү шилжихэд ямар ч нэг алдагдaltaгүй шилждэг гэж ярьдаг байхгүй. Тэгээд хууль дээр тийм байд. Гэтэл энийг зөв зөвхөстэй хийн гэдэг нь маш чухал байхгүй. Ерөнхийдөө нэг энерги хэмнэн гэдэг чинь зөв зөвхөстэй шаардлагатай дулааныг шаардлагатай үед нь хангана гэсэн. Тэгэхээр яг энэ системээр хамгийн одоо зөв одоо хийсэн юм бол бидаас өөр өөр халаа гороод л бай. Тэгэхээр энэ одоо би өндөр градусд биш. Одоо Монголын нөхцөлд болохоор нэг 89-өөс дээш градусд ямар нэгэн бит халууд агарын хуураар шуулаад агарын шатаагаад агарын даралтыг гаднах агарын даралт дотор агарын даралт энэ зүрх өндөр болгонгуудлаа гаднаас агаар хүүтэйгээр баж орж нөхцөлийг бүрдүүлээд илүү их тог зогсуулдаг болчихдог байхгүй. Тэгэхээр манайх болохоор яаж ийм гэхээр одоо яг л 80 градус хүртэл халаад тэгээд тодорхой хэмжээний дулааны өг үдтэй тийм хаалт үүддэг. Яг энэ байшингийн одоо энэ загварын байшингийн метр квадрат нь хэдүү? Энэ одоо ямар үн өртгөөр босох уу? Энэ сарын зардал нь хэдүү? Ер нь бол нэг 70-100 м квадратад бол хүнээсээ шалтгаалаад ямар ч нэг халаалт хэрэглэхгүй байх боломжтой. Одоо жишээлбэл одоо метр 72 та хүнээс миний хэмжээний жинтэй хүн 95 ваттын дулаан ялгуулдаг байхгүй. Тэгэхээр нэг 70 м квадраттай айл нэг 4 амбултай байлаа гэж бодоход тэрнээс ялгуулах дулаан энэ байшин бол хангалттай халаач. 90 ватт 95 гэх нэг хүүхдүүдийн жоохон тодорхой хэмжээний дулаан ялгуулна. Давхар нөө ус хоол хийх тэрнээс үүсэх дулаан бол энэ байшин хангалттай. 70-аас дээш 100-аас дээш 100 хүртэл гэвэл дахиад нэг хүн нэмэгдчихэд ингээд халж. 100-аас дээш болохоор 200 м квадрат ч юм болоод тэрхэр хүн нэг байшинд 10 улаач юм амьдрахгүй шүү дээ. 4-5 улаал амьдардаг хийгээрэл амьд талбайн том болчихсон. Сарын зардал гэхгүй. Сарын зардал дээр яг тэр нөгөө хүнийхэн хэмжээний дулаан хөдөлт байх хэвээр. Тэр нь жишээлбэл 200 м квадратаар манайх 1.5-2 киловаттаар шалгаж. Энэ маань 50-60 мянган төгрөг. Сард 12 сарын 1 сард л тэгж байна. Бусад сард тэгж гарахгүй. Энэ байшин нийтдээ хэдэн төгрөг босох вэ? За 70 бид нэг одоо блокон каркасын блокон байшин сая 500 мянгаар барьдаг квадратыг. Тийм тэгэхээр ч одоо энэ метр квадрат 70 м квадрат байшин бол нэг 100 мянга 100 сая төгрөг. 100 сая төгрөг босох юм байна тийм. Одоо тэр юу хамаагүй хаач хамаагүй шүү дээ тийм. Байшин хамаагүй тийм. Хаач одоо ингэ хичнээн ажилтан юм байна. Ерөнхий яг энэ үйлдвэрдээ нэг 4-5-6 хүн байна. 4-5 хүн байна. Тэр 30-40 хүний ажлаар хангадаг тийм. Одоо нэг барилга дээр яг улирлын шанар 60-аас 80 хүн болно. Улирлын шанартай. Яг одоо бол нэг 60-аас 80 хүн ажилладаг барилгууд дээр. Үйлдвэрдээ нэг хамгийн дээд нь нэг 5 орчим хүн болоод яг нэг барилгаас үүсэлтэй нэг төмөр үйлдвэрүүд бас энэ дотороо үйлдвэрлээд тэгээ нийлүүлдэг тийм юм байна. Хаврын намрын үйлдвэрлэлд фаараа үйлдвэрлэнэ. Бас нэг 40 айлын нэг сууц барьж байгаа гэсэн тийм. Хаана барьж байгаа вэ? Тийм, жаргалантай ам 40 айлын амны орон сууц барьж байгаа. Тэгээд Дэнжин 7 айлын амны орон сууц удахгүй эхэлнэ. Тэгээд нөгөө захиалгын 4 жилийн захиалгын бас нэлээд юм байна. Сар тахлын үед энэ хүмүүсийн цалин яаж өгөө? Тэгэл яаж тогтоож ин одоо ажиллаж та? Одоо ингээ хүмүүс чинь нэгэнтээ ингээ сургаад авсан хүмүүс одоо энэ тоног хөрөмжүүдтэй Монгол зөндөө үйлдвэрүүд орж ирж байна. Тэгээ энэ хүмүүсийг ч авчих гэн одоо манай байшингийн технологиг мэддэг яг ажилтдаг манай барилгын хүмүүсийг ч авахгүй зооруулсан тий. Энэ болгон дээр чинь хамгийн том эрсдэл нь 2 жил ажилгүй байгаа шүү дээ бид. 2 жил. Тэгэхээр энэ ажилгүй байх хугацаанд одоо ингээ тэрс өвгөлүүд ямар ч ажиллах манай хөвлөлийн шинжлэх ухаанд ажил хийдэг учраас. Тэгээд одоо тэгэл байдаг бүх юм бол одоо боломжтой ламбардах юм уу ламбардаад банк ус дээр машин тэргээ тавиал гол юм нэг болсон хүчин автчихгүй хүн шиг тэгээд ямар ч байсан нэг дампуурчихгүй хүн шиг энэ хүн цаг үед аваа туулж хэлсэн итгэл хүсэлтэй л явж байгаа. Нэвтрүүлгийн оролцогч Бат Эрдэнэ үүсгэн байгуулагдсан цагаасаа үндэсний өгүүлбэрлэгч баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний эрх ашигыг хамгаалах, үйл ажиллагааг нь сурталчилан таниулах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Тэрээр баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй хамтран гадны зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх чиглэлд цаашид нэгт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. Хаар байхгүй, зуух байхгүй, тэн байхгүй. Ийм одоо шинэ технологиг манай баялаг бүтээгч Бат Эрдэнэ маань Монголд санаачилж хийсэн байна. Энэ бол Европтой бол
гасах 15 градусад одоо халаалтгүй байшин одоо барьсан байдаг юм байна. Гэтэл Монгол гасах 40 градуст халаалтгүй байшин одоо барьсан байна. Тэгээд энэ барьсан байгаа загвар байшин ч үстэй. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг энэ өндөрлөж байна. Цагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.